За сайн байцгаана хоньны ордныхондоо шинэ оны минь төргий. За шинэ оны шинэ сарын эхний өдрүүдийн мэндийг хүргээд та бүхэндээ 26 оны ерөнхий төлөв байдал. Тэр тусмаа гариг эрхсүүдийн шилжилт хөдөлгөөнүүд нь таны ямар гэрт байрлаж аль гэрийн чинь ямар үйл явдалд нөлөөлөх вэ гэдгийг ингээд товчхон хүргэхээр ингээ бэлтжлээ. За тэгээд энэ удаагийн төлөв байдал бол зөвхөн хоньны ордны мандах зөвхөн хоньны ордныхан төдийгүй мандах орд нь хонинд байдаг бол бас сонсно. За дээрээс нь сар хоньны ордонд байрлаж исэн бол төрсөн үеийн зурхаан чинь нөгөө натал чарт гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Тэрнийг хараад тэр байгаа бол өөрөөр хэлбэл хоньны ордны 3 өөр төрлийн хоньныхан энэ хэсгийг сонсож болно гэж үзэж байгаа шүү. Нэг нь мэдээж 4 сараас 3 сараас 4 сарын хооронд төрсөн нарны хоньны ордонд байдаг. Айл эсвэл асцендент буюу мандалт ордны хонинд байдаг. За тэгээд мэдээж бас төрөх үед чинь сар таны хоньны ордонд байрлаж исэн бол бас энэ зурхааг сонсож болно гэж. За хоньны ордны тухайд бол их чухал үе эхэлж байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэвэл 1-р сарын эхнээс 1-р сарын сүүлчээс уучлаарай 26-наас эхлээд Сатурн гариг буюу Сатурн санчир гариг таны 1-р гэрт ч орж ирж байгаа. За энэ Сатурн гариг дээрээс нь Нептун буюу Далавын гаригтай бас 2 сард энэ хоёр гариг нэгдэхий байна. За тэгэхээр энэ гариг эрхсүүдийн бүгдээрээ таны 1-р гэрт орж нэгдэж байгаа гэдэг бол та буюу өөрийн чинь бие хүнх юм болохыг гадаад өнгө төрөх бүх зүйлээрээ ерөөсөө л та хинбэ гэдгийг энэ бүх байдалд чинь маш их томор нөлөөлнө гэж байгаа. Их өөрчлөлт орж ирнэ гэж байгаа. Хоньны ордны энэ хүмүүст. За тэгэхээр сүүлийн жилүүдэд магадгүй та ингээ хөшгөний ард байсан байж магадгүй гэж юм л да. Сэтгэл зүйн хувьд ямар нэгэн тийм тусгаарлагдмал байсан ч юм уу те. Нэг тийм нууцлагдмал энэ төр байсан бол та одоо энэ үед жинхэнэ эрч хүч чинь ингээд оргилж та жинхэнэ би хүн та би ийм өөр хүн шүү гэдгийг харуулах. Та ингээд тайзан дээр гарч ирэх гэсэн хөшгөний ард байгаад байсан бол тайзан дээр гарч ирэх гэсэн. Иймэрхүү үе эхэлж байгаа гэж л да. Ерөнхийдөө бол ингээд том зургаанлах юм бол ийм бүрхэг бүдэг тодорхой бус байсан байдал чинь одоо ингээд арилаад том руу та гэдэг хүн харагдаж эхэлнэ гэж байна. За тэгэхээр Нептун гариг гэдэг нь Нептун буюу Далавын гариг гэдэг юуг нөлөөлөд идэг вэ гэхээр эдгээр бол дандаа удаан хөдөлгөөнтэй гаригуд. Тэгэхээр энэ гариг бол өсөл мөрөөдлийг илэрхийлдэг, төсөөллийг илэрхийлдэг. Тэгээд дээрс нь зөн совин чинь хурц болдог, эзотерик мэддэг, эмоцийг илэрхийлдэг, сэтгэл судлаач, хашин машин талын иймэрхүү мэдлэг энтриг сонирхох ч юм уу. Энэ төрөл рүү илүү сонирхох судалж мэдэх ийм хүсэл тэмүүлэл энэ төрөх юм уу гэж байна л да. За тэгэхээр Нептун гариг буюу Далавын гариг бол 2 сарын 20-нд хоньны яг 0 градус дээр санчир гарагт нэгдэж байгаа юм байна. За энэ тэгэхээр бол яг таны өөрийн чинь илэрхийлж байгаа учраас та хэн бэ гэдгийг жинхэнэ бүрэн утгаар нь тодорхойлох. Тэгээд дээрэс нь өөрийгөө бүтэн бүрэн мөрөөдөж байсан тэр нэгэн төр төрхөө бий болгох. Өөрийгөө өөрчлөх тийм алхмуудыг бол яг энэ үеэс эхлээд илүү хүчтэй хийхээр юм сонирхол төрж эхэлнэ гэдэг л дээ. За тэгээд дээрэс нь Сатурн буюу санчир гариг энд орж иж байгаа бол та нэлээд тийм хариуцлагатай, сахилгатай, дэг жомтой болж ирнэ гэж байгаа юм. Тэгэхээр магадгүй та тэр нэг юм хийчихсэн, энэ нэг юм хийчихсэн гэж бодоод л мөртлөө хийдгүү байсан бол санчир гарыг эний чинь та сахилга баттай байхыг шаардж байгаа учраас дээрээс нь дэг жомыг хатуу сахилга батыг хязгаарлалтыг энэ төр хууль цааз энтрийг хариуцлагаалдаа санчир гарыг. Тэгэхээр энд хүссэн мөрөөдсөн тэр нэгэн зүйлээ хийх алхмуудыг чинь хийхэд нэлээд тийм хариуцлагатай алхам мэтрийг танд хийхээр иймэрхүү нөхцөл байдлуудыг танд гар ихсэн зүгээс ойлгочихж байгаа юм.
тэгэхээр эндээс судлаа магадгүй зарим нь хоолтой тэглэм ярьж бүхэл бүтэн одоо дасгал хөдлөөний хийснээр гадаад төрх чи өөрийнхөө бусдад харагддаг тэр өөх төрх чинь огцом одоо тийм цош шин хэлбэрлүү шилждэг ч юм уу те. Нэг иймэрхүү зүйлүүдийг танд санал болгож байна. 26 оны эхний 2 сард болцаа. 2-3 дугаар сард бол нар сарны хэртэлтүүд тохионо. За нар сарны хэртэлтүүд бол одоо таны одоо нөхөрлөл буюу 11 дугаар гэрээ чинь ажил алба буюу 6 дугаар гэрээ чи одоо ингэж хамарсан юм нөлөөллийг үзүүлнэ гэж. За тэгэхээр энэ бол хуучин найз нөхдийнхөө харилцаа зарим нэгэн тохиолдлоор одоо дуусгаар болоод цааш нь харилцааны хүрээ найз нөхдийн хүрээ үүсгэх ч юм уу те. За ажил амьдрал эрүүл мэндийн тухайтад бол бас томоохон эхлэл тавигддаг ч юм уу. Аль эсвэл төсөл ягаад ингэж эхлэл юм уу төсөл гэж яриад байгаа вэ гэхээр нар сарны тэр хэртэлтийн үе одоо гэдэг бол ерөнхийдөө цоошинээр хуучныг тусгай шинийг эхлэх тэр гэсэн иймэрхүү өсөл байдаг ингээд тулгаж яадаг л да. За ийм байдлаар шинэ ажилд орч юм уу. Одоогийн альсуу шинэ ажиллаж байгаа арчнаа өөрчлөх энэ гэсэн иймэрхүү магадлалтай болж байна гэсэн байна. За тэгэхээр энэ бол 2-3 дугаар сард болох үйл явдал шүү. За тэгвэл дараагийнх нь 4 дугаар сараас эхлээд ураан буюу Тэнгэрийн ван гарыг таны харилцаа холбооны салбараас буюу 3 дугаар гэрт орж ирж байгаа юм байна. За энэ удаа бас л удаа хөдөлгөөнтэй гараг Тэнгэрийн ван гараг гэдэг бол аянга цахилгааныг илэрхийлдэг гівгэнтийн тийм огцом өөрчлөлтүүдийг энэ төр илэрхийлдэг. За ингээд хурц гинтийн одоо ийм өөрчлөлтүүдийг бас санал болгоод. Гэтэ энэ бол танд 3 дугаар гэрт 6-аас 7 жилийн хугацаанд зочлно гинэлтэй. Жишээлбэл одоо Нептун гараг бол 14 жил, Уран гараг бол 7-аас 8 жил энэ гэдэг. Энэ дэр бол 6 жил, 6-аас 7 жил гिचгсэн байна. Тэгэхээр энэ үед бол та илүү нээлттэй болно. Одоо 3 дугаар гэр гэдэг бол ингээд харилцаа холбоо. Гэхдээ таны өдөр тутамдаа ингээд харилцдаг хөршүүлж гэдэг юм уу тийм нийгмийн хүрээнд ингээд өрүүлж харилцдаг тэр салбаруудыг хариуц ингээд юу яадаг гэх салбарын үйл явдлыг одоо илэрхийлдэгтэй. Тэгэхээр нээлттэй болно гэдэг чинь сошиал медиагаар илүү хүчтэй одоо харилцаа холбоо хөгжүүлдэг ч юм уу технологи ашиглаад өөрийгөө илэрхийлэх тэр аргуудыг туршиж үздэг ч юм уу. Энэ 7-8 жилийн туршид 4 сараас эхлээд блог хийдэг ч юм уу, подкаст хийдэг гэх мэтэр. За дээрэс нь энэ 3 дугаар гэр бас ах トゥ хамаатаас одоо хөршүүдийг илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй тэр танд одоо гинтийн сонирхолтой тэр ах トゥ хамаатнаас одоо хөрштэй холбоотой тийм гинтийн сонио үйл явдлууд бас тохиож магадгүй. Энэ 4 сараас эхлээд дараагийн 6-7 жилийн туршид болох үйл явдлыг ярьж байгаа юм. За энэ мэтэр. За тэгээд дараагийн нэг чухал нөлөө үзүүлэх гариг бол бархас байд гариг. За бархасаа дээр үргэлж сайхан хөгжил дэвшил өсөл дэвштийг илэрхийлж идэг. За тэгэхээр энэ бол оны эхний хагас бол таны ар гэр, орон байр, гэр бүлийн харилцаа энтерс илүү нөлөөлнө гэж байгаа. За тэгэхээр энэ бол 4 дугаар гэрт чи илүү нөлөөлнө гэсэн үг. Орон байр, гэр бүлийн харилцаа элбэг дэлбэг тав тухтай байдал энтер илүү давмгайлах нь байна л да. Бархас гарагийн ивэлтэй өхөмөр гарагийн нөлөөгөр. За 6 дугаар сараас эхлээд арслангийн ордонд шилжинэ гэж байгаа. За энэ бол 4 дугаар гэрээсээ 5 дугаар гэрлөө шилжиж байгаа гэсэн үг. За тэгэхээр энд бол хайр дурлал 5 дугаар гэр гэдэг бол мэдээж хамгийн дөрөнд хайр дурлал. Дээрээс нь өөр хүүхэд. Дээрээс нь танд баяр баясгал тань тийм кайф дандаа тийм урам зориг өгч идэг тэр бүтээлч үйл ажиллагаа. Энэ бүхэнд чинь маш эерэг таатай нөлөөллүүдийг авчирнаа. Магадгүй шинэ та хоббитой болдог ч юм. Амьдралаас таашаал авах нэг тийм сонирхолтой тийм хоббиг та нэгэнтээ олчихсан байгаа. Тэрийг илүү хөгжүүлэх ийм боломжууд гарч ирж байгаа гэж байгаа шинэ хоббитой бол. Энэ бол маш чухал үе. Маш чухал энэ хобби байна гэдэг бол үнэхээр чухал. Тэр хүнийг үргэлж нэг тийм бүтээлч ямар нэгэн зүйлийг хийх, бүтээх хэрэгэлцдэг үлж өдөөж идэг. За тэгээд эндээс эхлээд хоббигаа хөгжүүлсээр байгаа тэр зүйлтэй бол таны зөвхөн тэр чинь таны ажил болж хувирах. Бас ийм магадлал байдаг л да. За
За дараагийн таны ордод нөлөөлөх нэг гариг бол сугар гариг. За сугар гариг бол мэдээж хайр дурлалыг ивэж тэтгэдэг бас л таны одоо бүтээлч үйл ажиллагаа өр хөөгттэй холбоотой тэр одоо таашаал амьдралаас баяр баясгалан бэлгэлдэг тэр л одоо үйл явдлыг бас илэрхийлдэг гариг л да. Тэгэхээр 11-р сард сугар гариг ухрахтгээд орж байгаа юм. За энэ бол эхлэн цолоо жинлөөрийн ордонд ухрах хөдөлгөөн хийж байгаа юм. За энэ үед яг гэхээр хуучин харилцаануудыг эргэж харгуулна. Хуучин одоо хайр дурлалын холбоотон чинь танд эргэж ирдэг ч юм уу. Аль эсвэл бизнесийн хамтрагч чинь хуучин удаан жил урд нь ингээд харилцаж хагаад нэг хэсэг холбоо тасарсан хүмүүс гинтхэн эргэж гарч ирдэг ч юм уу те. Нэг иймэрхүү боломжууд гарч ирж байна. За тэгээ дээрэс нь дундын өмч хөрөнгө 8 дугаар гэрийг хариуцдаг л да. Тэгээ нөө ерөнхийдөө бол таны 8 дугаар гэрт болох нь шүү дээ. Тэгэхээр энд бол хуучин харилцаа гэхээрээ бол тийм нууцлагдвал харилцааг илэрхийлээд идэх шүү. 8 дугаар гэр бол ялангуяа тийм дотн харилцаа нэг тиймэрхүү амтриг илэрхийлдэг бас. За тэгэхээр дараагийн нэг асуудал бол дундын өмч гэдэг чинь бол одоо тийм гэр бүлийн гишүүдтэйгээ хамтдаа өмчлөх тэр өмч хөрөнгөтэй асуудал сөхөгдөж гарч ирдэг ч юм уу. Ягаад гэвэл ретро хөдөлгөөн учраас тэнд одоо бас зарим нэгэн мөнгө санхүүтэй холбоотой хамтынхаа мөнгө санхүүгийн хөрөнгө оруулалтыг эргэж харах асуудал гарч ирж болно. Аль эсвэл гэрээ хилцээ, өв залгамжлал, даатгал энтрийн асуудлыг дахиж шинжлэх, эргэж харах иймэрхүү боломжууд, иймэрхүү одоо нөхцөл байдал танд гараад ирнэ гэж. Энэ бол 11-р сард болох үед явдлыг ярьж байгаа юм. За тэгээд энэ бол 8 дугаар гэр гэдэг төрөөс гадна бас даалт нууц мэдлийг бас их илэрхийлээд байдаг. Тэгэхээр магадгүй та эзотерик мэдлэг одоо тийм шашин үзэл бодол итгэл үнэмшилтэй холбоотой тэр асуудлууд ч гэсэн бас энэ үед сөхөгдөж гарч ирж болох юм. За дараагийн нэг өөр чухал гариг бол ангараг гариг. За ангараг гариг Марс гэдэг те. За энэ бол таны удирдахч гариг. Хоньны орд бол ангараг гаригийн удирдуулдаг гал мохоттой маш тийм одоо хурцтай чин зоримог шидэмгийн үед явдлын трийг ингээд илэрхийлээд байдаг л да. Энэ ангараг гариг бол тэгэхээр энэ бол энэ таны нөлөөгөр бол 9-өөс 12 дугаар сард ангараг гариг Арслангаас охины ордонд шилжиж байгаа юм байна. За тэгээд эндээс үүдээд таны бол 20 энэ шилжилтэнд 27 оны ихээр болох бүх тэр өөрчлөлтүүдийн одоо тийм уртл гэх юм уу, удирдгал гэх юм уу, тийм үндэс болж ирнэ гэж. Энэ 26 одоо энэ 26 оны 9-өөс 12 дугаар сард болох тэр үйл явдал ангараг гаригийн нөлөөгөөр. Энэ үйл явдал бол таны дараагийн 27 онд болох үйл явдлын өмнөтгөл болох юм байна. Энэ хүүхдийн хүмүүжлэлтэй холбоотой асуудлууд нэлээд хүчтэй тавигдаж магадгүй гэж байна. Энэ дээр магадгүй аль эсвэл ажил дээрээ маш их хүчин чармаалт гаргах хэрэгтэй болж магадгүй. За үгүй зарим нэгэн зөрчилдөөнтэй харилцаануудыг асуудлуудыг шийдвэрлэх юм хэрэг. За гарч ирнэ магадгүй. За яагаад ингэж байгаа вэ гэхээр ангараг гариг бол ерөнхийдөө данж, тэмцэгч маш тийм шийдвэрмгийн зоримог алхмуудыг хийхийг ингээд шаарддаг. Ер нь жоохон импульсивнэ гэж хэлдэг шүү дээ. Өөрөө ирэхгүй л ингээд ямар нэгэн зөрчил тэмцэл рүү татагдаад орчдөг ч гэдэг. Тэгэхээр энэ дээр бол хоньны ордны шинж үнэхээр гардаг. Маш хурц гинтхэн одоо жишээлбэл тийм хүнтэй шууд ингээд зөрчилждэг ч юм уу. Шууд одоо илэрхийл эмоц амир хүчтэй илэрхийлдэг гэдэг юм хүмүүс байдаг юм л та. За энэ үед болохоор хүүхдийн хүмүүжил юм ажил дээр асуудал үүснэ гэхээр бол энэ дээр бас нэлээд бодолтой хандж явах хэрэгтэй. Гэхдээ энэ бол 9-өөс 12 дугаар сард болох үйл явдлыг хэлж байгаа юм. За ерөнхийдөө хоньны ордны 26 оны төлөв байдал ялангуяа гариг эрхсүүд танд ямар гэрүүдэд ямар хөө байдлаар нөлөөлөх вэ гэдгийг ингээд ярьлаа. За энэ хүрээд 26 оны ерөнхий төлөв байдлыг
өндөрлөе. За энэ хүртэл хамт байсан. Тэгээд дээрэс нь өнгөрсөн 25 оны туршид бидэнтэй хамт байсан хоньныхон та бүхэнд баярлалаа. Үнэнчээр хамтарч байгаа та бүхэн маань энэ 26 онд ч гэсэн хамт байгаарай. Мэдээж подкастыг маань цаашаа бусдтай хуваалцаж, лайк, subscribe хийгээрэй. За ингээд дараагийн подкастаараа уулзъя. Баяртай.